За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ингээд өнөөдрийн манай хүн бүр хөрөнгө оруулагч подкастын дугаараар Мандал санхүүгийн нэгдлийн тузын дарга Ган Зориг маань өргөдөж оролцож байна. Ингээд бидний урилгыг хүлээж авсан Ганзод найздаа бас баярлалаа. За баярлалаа дэлгэнд. За ингээд манай хүн бүр хөрөнгө оруулагч энэ подкастын гол зорилго бол та бид нэр цалингаасаа гадуур яаж давхар орлоготой болох вэ? Үүний цаана хүн яаж хөрөнгө оруулагч болж илүү сайхан амьдрах вэ гэдэг ийм л мэдээллийг өгөх түгээх ийм зорилготой подкаст байгаа. За ингээд Ганц Зоригийг маань олон нийт бол таньж байгаа. Өмнө нь Голомт банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж исэн. Одоо Мандал санхүүгийн нэгдэлгээд өөрийнхөө бас босгож ирсэн энэ хүн нэгдэл дээр бол ажиллаж байгаа. Тэгээд Ганзоо маань бол санхүүгийн салбарт бол маш сайн танигдсан. Тэгээд залуучуудын хувьд бол илүү одоо үлгэр жишээ авах хүмүүсийн нэг гэж бол би бол одоо бас хардаг. Тэгээд хамгийн одоо гол зорилго бол ингээд залуучуудын хувьд бол тэр дундаа одоо дөнгөж ажиллаа эхлээд ажлынхаа нэг 5 жил ажилласан залуучуудын хувьд орлогын асуудал бол байна. Тэгэхээр хоёулаа өнөөдөр бол яаж нэмэлт орлого олох вэ? Яаж хөрөнгө оруулагч болох вэ гэдэг энэ чиглэл рүүгээ нарийн ярилцъя. Таны хувьд хөрөнгө оруулагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Хуримтлуулагч гэж би бол харж байна. Тэгээ бид нар чинь 2015 онд судалгаа хийгээд банкны хадгаламж дээр. Тэгээ судалгаа хийгээд үзсэн ерөөсөө нэг 4-5 мянган хүн Монгол улсын банкны системд байгаа хадгаламжийн 70 орчим хувийг эзэмшдэг болж таарад. Одоо тэр бол анх удаа ингээд нөхцөл байдлын анализаар гарч ирээд ер нь Монгол банк ч мэдэхгүй мэдээлэл байсан гэсэн үг. Тэгээ шоконд орж байгаа байхгүй ч одоо юу болж байна. Тэгээд за 2 сая 3 сая тэр үед чинь бол тэр үе 2-3 саяын цалин ч өнөөгийн 4-5 саяын цалин юм уу те. За ингээ 3 сая 4 сая 5 саяын цалинтай хүмүүс хэд вэ гэж тоолохоор бас 40-50 мянган хүн байгаад байдаг. Тэгээ энэ хүмүүсийн мөнгө хайчицсан ингээ дансын нүцгэр хоосон. Тэгээд гайхаад сэтгэл зүйн тэр үед чинь би нөгөө сэтгэл зүй рүү нэлээ орцсон байсан. Сэтгэл зүйн тестүүд энэ харилцагчийн маркетингийн судалгаагаар юм арахгүй. Сэтгэл зүйн гүнзгий тест судалгаанууд хийгээд ингээд үзсэн чинь Монгол хүн еврей болон хятад хүнээс ялгаатай нь. За багаар нөгөө хулганд хөөөгөө нөөдөг шиг тэгж еврей хятад бол хадгалдаг, хөрөмтлүүлдэг юм байл та. Монгол хүн бол юу гэж ойлгодог вөхөр? Нэг удаа явж гин дансанд бол юу ч хийхгүй. Сайхан явж гин тэгж нэг өдөр гинт хаанаас тэнгэрээс чинь 100 сая төгрөг болоод тэгээд 50 саяар нь байрны зээлээд арчаад 50 саяын хадгаламж хийхийг одоо хадгаламж гэж ойлгодог юм байна. Тэгээ бид нар энэ Монгол улсад анх удаа хөрөмтлөл гэдэг үгийг гаргаж ирээд ингээд ажилласан. Одоо манай бүх арилжааны банкч одоо хадгаламж биш хөрөмтлөл сурчдаг бол одоо бас нэг шалтгаан маркетингийн тэр нэр томьёо зохиосон. Нэвтэрсэн байна тий. Тэгэхээр ер нь бол бид манай Мандал санхүүгийн нэгдэлтэй ш тэр миний философч тэр бид бол хүмүүс ингээд багаар за сар болгон 50 мянган төгрөг. За сар болгон одоо чадвал 200 мянган төгрөг ингээд хөрөмтлуулад тэгээд хөрөмтлийн хүчийг ашиглая гэдэг ийм философоор л одоо 10 орчим жил явна. Тэгэхээр яг монгол хүний сэтгэл зүй таарсан ямар арга барил байна? Шууд данснаас нь татах юм уу? Ер нь голомт дээр юуг ашиглав? Ямар одоо ингээд гаднаас нь ажиглахад юу ажиглагдаж байна? За яах вэ? Ер нь суур асуудал бол манайх нөгөө 90 оноос хойш боловсролын реформ хийгээгүй. Тэгээд 90 оноос ч өмнө одоо чи өөрөө санаж байгаа бол эцэг эхийн үүрэг хүүхдийг хүмүүжүүлэгч үүрэггүй байлаа шүү дээ. Эцэг эх бол одоо ажил хийх ёстой. Хүүхдийг бол төр хүмүүжүүлдэг байлаа жишээ тий. Тэгээд тэтгэврийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал бүх юм үнэгүй байсан учраас хүн бол юунд санаа зовхсгүй коммунист төр бүгдийг нь даадаг байсан. Ингээ 90 он руу шилжээд зах зээл рүү орж ирэхэд яасан бэ гэхээр нөгөө чөлөө зах зээлийнхаа системүүдийг хийгээгүй. Одоо бол реформ хийгээгүй гэс болоод боловсролын реформ байхгүй нөгөө 1970 онд зааж ирсэн юм одоо л зааж байна. Хаан зааж байна гэж 10 жил сургуульд ч адилхан. Тэгэхээр нөгөө геометр одоо хоёлаа бол математик нэлээ хүнд математикийн юугаар сургалтаар явсан улсууд ч тийм. Тэгэд яг амьдралд хэрэгжилж байгаа нь яг аль нь байгаа юм гэхээр бас ховор аваад. Эдийн засгийн макро эдийн засгийн агсан математик шинжилгээ хийх бол одоо магадгүй регресс энтергээд логарифм энэ ашиглаад би дийлэр байхдаа логарифм ашиглаад магадлалын онол боддог л байсан. Гэхдээ худалдаа хөгжлийн банкнд би ажиллаж байхад 400 ажилтнаас нь хэдэн тэрийг одоо бодох юм. 4-5 хүн бодно. Гэдэг ч юм уу. Эргээд хуримтлалын хүч явах заагүй. Одоо ч заахгүй. Тэгэхээр бид ерөөсөө санхүүг одоо бас өөрөө чи хийж байгаа нэвтрүүлэг би
би бас подкаст олзуурах гэж байгаа юм. Ингэж хэдүүлээ нөхөж нөгөө иргэдтэй боловсролыг олохгүй бол энд 700 мянган хүүхдийн сургууль сурж байна. За одоо баг хэдэн мянган хүүхэд ч ихтэй сургууль сурд юм аа 100 мянган гэдэг ч юм уу тийм. Эн чинь бол ингээд ямар ч санхүүгийн боловсрол одоо аж ахуйгаа удирдах, яаж одоо тэтгэвртэй болох юм, яаж даатгалаа хийх үү, энэ төлөвлөлт санхүүгийн төлөвлөлт ямар ч одоо ойлголтгүй доктор, профессор болтол ингээд дэвшээд явааддаг ийм гажиг тогтолцоо байна. Тэгэхээр боловсролын систем нь коммунизмдээ гацсан. Улс маань бол одоо чөлөө зах зээлд ороод капиталист ийм зэрлэг капиталистийн юм 35 дахь жилдээ явж идэг. Тэгээд манай мандал санхүүгийн нэгдэл бол энэ хуримтлалын хүч гэдэг юм сурчлах ажлыг нэлээд хийж байна. Тэгээд бид нар 2022 онд мандал хуримтлал гэдэг одоо ETF гэдэг Exchange Traded Fund. Тэгээ нээлттэй ийм сан бол байгуулсан. За энэ сан маань бол одоо санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлттэй ийм сан байж байгаа. За өнөөдрийн байдлаар бид нар бол 100 мянган хуримтлуулагчийг одоо бий болгосон. За аппликейшн бид нар бол финтек хуримтлалын сан баггүй. Тэгэхээр манай аппликейшнийг бол одоо 800 орчим мянга бол татаж авсан. Тэгэхээр Монгол улсын насан турш хүн болгоны баг одоо 3.1 ч юм уу те. За тэгээд 100 мянган энэ хуримтлуулагч гэдэг бол сар болгоо идэвхтэй мөнгөө одоо цалингаас аваад 50 мянган төгрөг 70 мянган төгрөгөө хөрөнгөний зах руу оруулж байгаа одоо хүмүүсийн тоо гэсэн. Тэгээ сангийн маань хэмжээ одоогоос нэг 10 хоногийн өмнө 100 тэрбум төгрөг хүрлээ. 100 тэрбум. Хэдээс эхэллээ? 0-оос. Ерөөсөө оргоо хоосон. Анх тэрч дээр гарах чинь 50 тэрбум биш үү? 50 тэрбум. 50-аар эхэлсэн санагдаад. Тэр сан ч одоо 80 болсон тусдаа. За. Чи хамтын хаалттай сан. За. Эн чинь болохоор хамтын нээлттэй сан, мандал хуримтлал гэдэг өөр сан. Мандал хуримтлал нь 80-аас тусдаа энэ хоёрыг нийлүүлвэл 180 болох гэдэг шүү дээ, тийм. Энд 80, энд 100 тэрбум. Тэгээ нөгөө чи бидний чинь мөрөөдөд чи бас Биржин CEO хийжсэн. Нөгөө институционал хөрөнгө оруулагч бий болгоё гэдэг 90 оноос хойш явсан мөрөөдөл биелж шүү дээ. Одоо л хөөрхий зайлуул биелээ явж байна. Тэгэхдээ одоо зарим хүмүүс бол та нар юу 100 тэрбум энэ одоо гайхаж би тэг хэлж байгаагүй. 2025 онд банкны хадгаламж 4 их найдвар өссөн байна. 25 онд. 25 4 их найдвар. Тэгэхэд хөрөнгөний зах руу нэг 40 тэрбум төгрөг ороод ингэж сууж ийн гэдэг бол эмгэн л шүү гэж. За тэгээд эргээд тэр 4 их найдын банкны хадгаламжийн өсөлт чинь дахиад нөгөө нэг 10 мянган өмнө дээр л явж байгаа өсөлт гэсэн. Тэгвэл яг одоо энэ подкастыг үзээ сууж байгаа за нэг өдөр тутмын одоо 8-аас 5 хүртэл ажилт 9-аас 6 хүртэл ажилтдаг ажилтан байг яаж хөрөмтлүүлэх болох вэ? Яаж эхлэх вэ? 1 2 3 4 гэсэн зүйл байна. За би одоо бас нэг хувийн сурчлагаа хийчихээр сонирхолтой тийм танай подкаст дээр. Гэтэ яг манай мандал хөрөмтөл сан дээр бол ерөөсөө финтекээр ороод салбар дээр ирэх хэрэггүй. Шууд ороод өөрийнхөө цалингийнхаа дансыг одоо автоматар холбоол. Ингээд сар болгон тэндээсэн тэр 50 мянган 30 мянган төгрөгийн татаад шууд хөрөнгөний зах руу хувьцаа бонд болоод хөрөнгө оруулалт хийж. Тэгээд өнгөрсөн жилийн өгөөж нэг 14 гаруй хувьтай. Тэгэхээр банкны хадгаламжаас бол бас арай жоохон өндөр. Ингээд явж байгаа. Гэхдээ хадгаламжаас давуу талтай нь юу гэхээр 20 жилээр 15 жилээр хөрөнгөлөл үүсгэж байгаа гол зорилго. Яг тэгэхээр бид эдийн засгт нэг урт хугацаат мөнгийг бий болгох хэрэгтэй байна. Нэг талдаа. Нөгөө талдаа хүн ингээд нэг юм 2 сая төгрөг slash fund гэж ярьдаг ч тийм 2 3 сая төгрөг хийснээр 6 сарын дараа авах биш. Өнөөдөр төрсөн хүүхдэд 18 нас хүртэл 18 жилийн мөнгө үүсгэмээр байна. Тэгэхээр би бол юу гэж хэлж байгаа вэ? Таны одоо дансанд за цалин гээд за сая 500 2 сая төгрөг орж ирлээ. За энэ мөнгөний чинь аль хэсэг нь 7 хоногийн хугацаатай мөнгө. Нөө хоол хүнсээ авна. За аль нь сарын хугацаатай мөнгө. Тооцоо гаргах тийм. Аль нь 3 жилийн хугацаатай мөнгө. Аль нь 20 жилийн хугацаатай мөнгө гэдгээ ингэж хүн гаргах нь өөрөө өрхийн санхүүгийн төлөвлөлтийн гол үндэс байна гэж байна. Тэгээд одоо чинь сар болгон 100 мянган төгрөг хийгээд за 10 15-аас 20 жил явахад бол одоо 700 саяас тэрбум төгрөгийн хөрөнгөлтэй болох боломжтой. Тэгээд одоо чинь дүлгөө өөрөө тооны үг юм чинь нөгөө геометр прогрессор явдаг. 8 дахь жилээс хөрөнгөлийн хүч нь ингэж хүчээ авч эхлээд 12 дахь жилээс бол өгөөж маань үндсэн дүнгээд аваа явчихсан. Сая би бас уржигтэр нэг тооцоо хийж үзсэн. Тэгсэн за тэр чинь хэдийг хийдэг юм бэ лээ 500 мянган төгрөг хийдэг юм байсан баха сар болгон. Тэгэхэд ердөөсөө 13 жилийн дараа ихэд 2.5 тэрбум төгрөгтэй болж байгаа байхгүй. Даасан. Хөрөнгөлүүлсэн мөнгө нь бол нэг
400 сая төгрөг, 300 сая төгрөг гэдэг ч юм ингээд триплцсэн тийм. Тэгэхээр 3 дахин. би энд математикийн жоохон буруу ярьж магадгүй шүү. Олон тоонд толгой ярьж байна. Гэхдээ ер нь санаа нь 12 жилээс удаан хугацаанд хоримтлуулах төр зэрэг нөгөө хөрөнгийн цахаас авж байгаа өгөөч маань миний хийсэн мөнгнөөс 2-3 дахин өндөр болж байгаа. Энийг л хоримтлуулж гэдэг. Тэр бол хөрөнгийн зах зээл рүү хийсэн ч тийм банкнд хадгалсан ч тийм. Гол нь нөгөө 2-оос 3% илүү өндөр өгөөч чинь нөгөө урт хугацаанд илүү л өндөр өснө гэсэн үг тийм. За тэгвэл ямар ч байсан сар болгон хадгалах хэрэгтэй байна. Сар болгон хөрөмтлүүлэх хэрэгтэй байна. Өөр яг тийм тогтсон ажиглагдсан дүрм гэх юм уу те. Одоо за яг юу байна уу? Хуримтлал. За та хуримтлалтай болохын тулд багтаа тэдийг хийж гэдэг юм уу? Ингэх юм бол та аваад иччихгүй тий. Яг зөв. Хуримтлагч болох чадна. Зарим хүмүүс бол одоо шунаад за би ер нь 400 мянга хийгээд. Айгу нэлээд шахалтанд орж шүү дээ. Одоо 4 саяын цалинтай 400 мянга хийдэг ч юм. Тэгэнгუთ ерөөсөө жоохон явж хагаад төсвөр алдаад цуцлах гээд байна гэсэн. Тэгэхээр яг чадхаараа тэгэхээр энэ хуримтлалын хүч, хуримтлал гэдэг ойлголт бол одоо сар болгон их мөнгө хийх гэдэг гэхээсээ илүүтэй сар болгон тэгээд удаан хугацаанд хийж тэр өгөөжийг одоо мэдэрнэ гэж. Би бол одоо 2016 онд 3 хүүхэдтэй хийцэн. Хийгээд эхэлсэн. Одоо сар болгон хийгээ явж байгаа. 3 хүүхэдтэй. Тэгэнгუთ одоо ингээ 18 нас хүрэхтэй зэрэг би хувьяасаа нэгч төгрөг төлөхгүйгээр одоо Харвард байна уу, Стэнфорд, Оксфордын төлбөр нь тэнд бий болчих. Надад ямар ч мэдрэгдэх юм байна. Ачаал байхгүй. За ингээд явчихаа. Тэгээд одоо би бас энэ чинь бас нас 40 гарчлаа. Тэгэхээр нэг 60 эдтэй нэг гой нийгмийн сайн сайхны юм хий гэж байхгүй юу? Нэг 2 тэрбум төгрөг ч юм уу. За. Юу хийх вэ? Мэдгүй тэр үед нь л болоо. Тэр үед нийгмийн хэрэгтэй тийм. Тэгэхээр одооноос эхлээд сар болгон 200 сая төгрөг хийж. Тэгэхээр 20 жил явуулаад сар болгон 200 сая хийгээл мартчих нь шүү дээ. Автоматар татуулаад тэгэл ерөөсө 20 жилийн дараа ихтэй яах нь. Хэдэн тэрбум төгрөг тэнд ингээд гараад ирчихсэн. Би болцсон байна. Надаас ямар ч ачаал байхгүй. Тэгэхээр энэ нөгөө урт хугацаанд хардаггүй, урт хугацаанд ер нь харуулж монгол хүмүүсийг сургаагүй нэг юм байгаад байна л да. Нөгөө ерөнхий сайд нар нүртэл жил хагасны настай байх юм. Бүх юм нь ингээд Монголд ч юм богино хугацаатай тийм. Тэгэхээр ингээд ерөөсөө манай энэ монгол ахын дүүс бол ингээд 10 жил, 20 жил, 30 жилээр л хармаар байна. Тэгэх юм бол санхүүд одоо санхүүгийн мэн шимэд ер нь хүн болгон баян болчихлох юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй байгаа. За нэг сонирхолтой асуулт бас би бэлдсэн байгаа. Юу гэхээр одоо 2007 онд анх хоёулаа танилцж ирсэн шүү дээ. Тэр үед л одоо үнд цаас хөрөнгийн зах зээл тэгээ гадаадад тухайн үед чинь Америкт хамгийн том компаниудын нэг General Electric гэдэр гээл те JP Morgan ч ихний тавтаа орж исэн гэл ингээл хувьцаа хөрөнгө оруулалт яриад явж исэн. Тэгвэл хэдэн настайдаа яг одоо тэр бомтон гэдэг юм тий. Тэр бомын хөрөнгөтэй болов. За. Нууц биш бол нууц биш зүгээр. Гэхдээ анх удаа асууж байна. Нөгөө олон нийт хэлэх гэж байна. 29 настай бол цаасан дээр сая доллартай болсон. За яаж? Тэр яасан гэхээр нөгөө гадны хөрөнгө оруулалтын сангуудтай ажиллаад. За. Тэгээ би ч нөгөө дилер байсан. Тэгээ чи санаж байгаа бол 2000-ад оны ихээр Монгол хүн бүр Монгол руугаа хөрөнгө оруулалт татна гэдэг тийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Монголчууд Монгол одоо ингээл бүгд л ярьдаг байсан тий. Хотын залуучууд бол за яаж Монгол улс таны хөрөнгө оруулалт татах вэ гэл. Тэгээ би тухайд нөгөө арилжааны банкнд дилер байхад Reuters-ийн юм арилжааны систем дээр дэлхийн бүх дилерүүдийн юм контакт нээдэг. Одоо Facebook Messenger шиг. Гэхдээ одоо дэлхийн бүх том Лондон, Нью-Йорк санхүүгийн төвд байгаа дилерүүдийн мэдээлэл нийлүүлдэг. Тэгэл би тэр ажлынхаа хажуугаар арилжаа хийж байгаад хажуугаар бичдэг. Ой хай би Монголоос ирж байна. Монгол руу нэг ирээч барьяач гэдэг. Ингээд бас нэлээд хэдэн дилерүүтэй танилцаад тэгээд стандарт банк гэж байдаг шүү дээ. Өмнөд Африкийн хамгийн том. Тэрний Хонконг дахь салбарын нэг юм бидний үеийн залуу. Энтэй танилцаад Монголд урьж авчираад бид хоёр хамтдаа Улаанбаатар хотын банкны банкар дамжуулж нийслэлийн бондыг олон улсын зах дээр гаргана гэдэг үгээд 2000 одоо тэр чинь 5 6 онд юм. Тэгээд Bloomberg дээр мэдээ энэ төр гаргуулад нэлээ үзэж ш. Тухайд одоо Улаанбаатар хотын ямар ч бонд гаргах гэж явсан юм мэдээ жоохон байсан. Тэгээ ингэж явж байгаад энэ юу одоо connection гэдэг юм уу контакт маань бас надад
хөрөнгө оруулалтын сангууд нэлээд танилцуулж өгöd. Тэгээ бид нар 2007-8 оноос эхлээд гадаадын баг 7-8 Лондон, Нью-Йорк одоо энэ Хонконгийн хөрөнгө оруулалтын сангуудыг Монгол руу оруулж ирсэн. Тэгээ нийтдээ бол одоо $70 сая оруулсан. Энэ маань өөрөө мандал санхүүгийн нэгдлийн ерөөсөө seed capital болсон. Тэгээ би одоо хараад байхад яг манай үеийн залуучууд бол юу гэдгийг одоо уул уурхайн лиценз, за одоо том газрын Улаанбаатарын газрын 8, төрийн тендер юу ч орж чадаагүй. Жохон биш. Ороогүй ч гэхдээ зүг болсон л бол тоо. Ах нар ч одоо ингээд явцсан. Тэгээ манай үеийн бизнесмэнүүдээс бол ингээд харахаар ерөөсөө хөрөнгө гадаадын хөрөнгө оруулагч нарын тусламж дэмжлэгээр л одоо жоохон босч ирж гэж байгаа юм бэ лээ. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч нарт бол талархаад баашгүй. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын том сангууд ч орж ирээд биднэрт энэ хөрөнгө оруулагчтай яаж харьцах ёстой вэ? За кэш флоу нөгөө санхүүгийн математика яаж хийх үү? Хөрөнгө оруулалтыг яаж сонгох вэ гэдэг энийг бол зааж өгч ирсэн. Тэгээд бид тухайн үед нөгөө junior partner маягаар хамтарсан хөрөнгө оруулалтууд бас нэлээд хийж явж тэгж л одоо ихний $100 олж илаа. Гэхдээ цаасан дээр тэрийг бас нөгөө хүмүүсээ ойлгохтой. $100 хэр чи ингээ гартаа $100 хийж байхгүй. Одоо болтол би барьж үзээгүй байгаа шүү. $100 гэж ямар ч юм бэ. Яг нь ер нь бол барьж үзсэн. Худалдаа хөгжлийн банкнд багт нөгөө мөнгө зөөдөг байлаа. Чинь $4 сая цүнх үүрээд байх гэсэн явдаг байлаа ш. Тэр бол гэхдээ банкны мөнгө те. Банкны мөнгө. Биднийг залуу байх одоо 2006-7 оны үе одоо үе бол ингээд шал өөр болсон байна штэ. Тэгэхээр яг одоо ингээд ажил хийж байгаа нэг сая 500 мянган төгрөгөөс нэг 2 сая төгрөгийн цалин авч байгаа залуу 23 та залуу яаж энэ хөрөнгө оруулагч болох вэ? Яаж энэ өрөмтлийг бий болох вэ? Ер нь юу хийх ёстой юм бэ? За би бол тэгж ойлгож байгаа. За манай үеийн залуучуудаас танаа бас хүрээлэл тойрон иргэн тойронд ч байгаа. Маш олон залуучууд бол одоо ирсцэн. Тооны сургууль төгссөн, хэл устай одоо тий тархитлагоо сайн ажилтдаг маш олон залуучууд бол өргөцсөн. Юу гэхээр энэ арилжаа Forex гэж ярьдаг. Forex-ээр дампуурсан зөндөө хүмүүс байна. За таньжин тий. За Forex-ээр би мөнгөтэй болохгүй гэж хэлэхгүй. Би мэрэгжлийн сертификаттай дилер хүн шүү дээ, олон улсын сертификаттай. Тэгээ ямар асуудал гэхээр Forex хийхээр Лондон, Нью-Йоркт байгаа JP Morgan, HSBC банкны трейдерүүдтэй үздэг байхгүй юу? Яг тэр Forex бол өөрөө zero sum game гэж ярьдаг. Нэг нь хожиж идэг, нөгөөх нь алдчих. Хин энэ үед хожих вэ? Нью-Йоркийн Wall Street суудсан JP Morgan-ы трейдер те $100 тэрбум эргэлдүүлдэг нөхөр одоо бярдаж ялах уу? Тэгээ бөхөр бол одоо эн чинь нэг юм 5 настай хүүхэд 60 настай 60 хил том мэрэгжлийн жудоочтой үзэж байгаа юм шиг юм болж байна. Тэгэхээр энэ Forex бол одоо маш магадлал багтай маш тэнцвэргүй тулалтай байхгүй. Ихэнх нь ялагддаг. За одоо энэ маань өөрөө coin, мөрөдө тоглоом гэдэг өөр юм руу ингээд орж явах шилжиж онлайн бет мэт гэдэг. Тэгэхээр би бол залуучууд хандаж хэлэхэд энийг энээс бол энэ хол яваа. Энэ бол магадлал багтай. Тэгэхээр дэлхийн одоо 100 тэрбумтны одоо юуг авъя л да түүхийг авъя. Тэгэхээр тэнд 1 тэрбумт нь л тийм нэг гинт AI нэг юм авцсан ч юм уу, гинт нэг coin авцсан ч юм уу тэгж тэрбумт нь болсон. 99 нь бол маш алгуур, маш төлөвлөгөөтэй одоо хүнд хүчээр гэж би ярьж байгаа юм. Хүнд хүчээр хөдөлмөрөөр л боссон байдаг. Гэхдээ нөгөө Bloomberg, нөгөө гоё CNBC, нөгөө Facebook-ээр энэ нөгөө азтай тэрбумтны л мэдээлэл яваад байдаг. Яг тэр хүн өөрөө юм азтай азарны юм дуртай юм байна л да. Нөгөө 99 тэрбумтны талаар сурвалжлах гэхээр та яасан гэхээр би одоо өстө хуруу умсаа углаад өстө туулын мөсийг долоогоол өдөржин шүнжин балбаж байгаад ингэсэн гэхээр сонирхолгүй байт юм байна. Тэгэхээр залуучууд юу гэж харддаг гэхээр энэ нөгөө хүний мэдээ айгүй их яваад тахаар энэ айгүй гоё юм байна. Болд юм байна. Үгүй шүү. Тэгэхээр 100 тэрбумтны 99-ийнх нь амжилтын замыг сонго. За тэр нэг бол байна. Тэрийг бол одоо тэгээ аномал тийм азтай нэг хүн бол байна. Тэгэхээр азийн л асуудал. Тэгээ азтай хүний мэдээ одоо Монголд ч гэсэн тэгдэг шнэ. Азтай одоо гинт мөнгө хийсэн бизнесмен хамгийн том од болол ингэ шугаал гэдэг. Тэгэхээр айгүй тэр нэг тийм аз гэхээс илүү баг надад ч гэсэн тохиолдож болох юм сан. Тэгээ би одоо жишээ нь бодоход 24-5 жил бизнес хийлээ те. Аз таарсан үе гэхээр одоо санаанд ордог шүү дээ. За тэгэхээр эхний би анхааруул хэлэх гэдэг. Эхлээд дэмий юмд
цагаа битгий зарцуул, тархиа битгий зарцуулаа. Гол үндсэн юм а барьж. За үндсэн юм гэдэг бол таны ажилчин байж байгаа. Тэгээ би сая тантай уулзах нааш ирж хахад бас машинд бас төгжрэлд юм харж байхгүй. Тэгсэн чинь хүмүүс тэгнэ. Хүүхдээ юу заах вэ гэж хоорондоо эцэгчүүд ярьдаг гинэ. Тэгэн гол бүгдээр физик заая, тоо заая, математик заая, юу заая гэж тэгдэг гинэ. Тэгэхээр нэргэж хараад за амжилтын үндэс юу юм гээл. Тэгэхээр амжилтын үндэс бол одоо ёс зүй, шударга байдал, одоо төвчээр, сахилга бат гэж яриад эхэлдэг гинэ. Тэгээд тэр нөгөө саяны фейсбુક дээр ярьжсэн хүн гайхаж байгаа хгүй одоо гадаад хүнэлтэй. Үгүй хүүхэдтэй тэгвэл энэ амжилтанд хүрээд байгаа юм аа заах юм шүү. Тэр сахилга бат. Тэр төвчээрийг заах хэрэгтэй. Юу физик мэдсэх болоо явчаа гэд ингээд өөрөөр хэлбэл нэг юм disconnection гэж яриад шүү. Логикийн хувьд ийм нэг уялдааг юм байгаа даа шүү. Яг энтэй холбоотой би холбоочлох гэдэг байгаа юм. Өндөр цалин өгчүүл би өндөр гүйцэтгэлтэй ажиллана гэдэг ийм одоо буруу ойлголт яваад. Буруу сэтгэлгээ маш их явж байгаа сошиалор. Угаалт Монголын одоо залуу үеийг угааж байна. Тэгэхэд уул нь Монголын ард түмчин бас мэрэгэн учраас хөдөлмөрийн хөлс гэж хэлдэг шүү дээ. Өөрөлдөл эхлээд хөдөлмөрөө хийчихвэл хөлс нь орж ирнэ гэж ярьдаг. Хөлс ирчингууд тэр нь тохируулж өндөр хөдөлмөр хийнэ гэж байх. Одоо тэр чинь одоо холхины нөхөр юм уу те. Жохон бага мөнгө өгчвөл холхины ажил хийн. Их мөнгө өгвөл сайн ажил хийн гэдэг логик чинь өөрөө тэр үнийг мэрэгжлийн ёс зүй мос зүй одоо байхгүй болж шүү дээ. Тэгэхээр нэгэнт гар бариад тогссон бол би жишээ нь нягтлан бодогч юм бол чи надад бага мөнгө өгсөнгээ голоод дутуу тайлах өгөх юм уу? Үгүй шүү дээ. Энд чинь мэрэгжлийн ёс зүй гэдэг бол надад мөнгө өгөөгүй байсан ч гэсэн би яг олон улсын стандартын дагуу тайлан гаргаж ирэхэд мэрэгжлийн ёс зүй гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөдөлмөрөө хий, ямар хөдөлмөр хийж чам тэрийгэ хийгээд тэгэд хөлсийг нь бол үнэлдэх газараа бол олох хэрэгтэй л доо. Эхлээ хөдөлмөрөө хийгээ сурчих. Тэгээ хөлс бол явандаа орж ирнэ. Би одоо олон жил хөлсний менежер, хөлсний ажилтан, жирийн ажилтнаас ихсэн те. Одоо зөв миний бодлоо шүү дээ. Би их амбицтай хүн байж магадгүй. Гэхдээ миний бодлоор миний хүссэн шудраг хөлсийг өгж исэн нэг ч газар байдаг. Одоо миний хийсэн ажлаас дандаа л дутуу өгж исэн. Тэ? Тэгэхээр тэр нь тэр үедээ нэг гомдмоор юм шиг. Одоо эргээд харахад тэр чинь л хүч хэрэгжүүлж байгаа байхгүй хүний. Яг тэр би мөнгөний төлөө мөнгөнд нь тохируулж ажиллаагүй л байхгүй. Тэгсээ би өөрийгөө ялж штэ тий. Тултал нь ажиллаад. Тултал нь ажилласан. Тэгээд тодорхой хугацааны дараа хүссэн үсээгүй хүмүүс хараад ойлгоод энэ ханы опог бол хамгийн гоё наадаг залуу энэ юм байна гэдгийг бүгд ойлгосны дараа бол одоо чиний хэлсэн цалин үлсийг чи өгж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хооронд хугацаа байгаа. Энийг чинь төвчээр гэдэг байхгүй. Энийг төвчээр 5 жил, 10 жил, 15 жил чи дандаа хийснээсээ баг хөлс авах нь л дээ. Тэгэхдээ хүмүүс хараалгаа. Ард түмэн тэнэг биш, харилцагч тэнэг биш, хараалгаа. Энэ залуу л ер нь тэгшин залуу. Тэгэл хүмүүс өрөөний чи үүдэн нөгөө долоон буудлын бурхан бенз гамбаа мамбаа гэдэг шиг л. Бензнүүдээ очирдуулаад за миний бензийг засаадаг одоо хүссэн юм чи үгүй. Тэгэхээр энийг ийм төвчээрийн ийм цахилгаан батын хугацаа байна. За хоёр дахь зүйл. За гурав дахь нь тэгээд нөгөө та хоёрын ярьдаг хоригдлын хүчийг ашиглаа. Унтчих чинь мөнгө чинь үржиж явах хэвээр. Тэхийн тулд урт хугацааны мөнгийг бий болов. Том 20 саяыг хадгалчих биш. Ерөөсөө 20 30 40 мянгаар нахаар эхлээл нэмээлээ. 20 настай дахил. 65 настай 40 жилийн хоригдлын хүч хэрч одоо бүр тамтаггүй юм болно шүү дээ. Ер нь тэгээд одоо бид нар чинь нөгөө 80 мая наслаа шүү дээ. Одоо хүч өгөхгүй гай болно тий. Тэгэхээр ер нь тэтгэврт гарахаар яах вүлээ тий. За баахан эрүүл мэндийн зардлууд гарч ирнэ. Тэгээд үр хүүхдээ дараа улмааргүй байна. Тэгэхээр бид нар одооноос хоригдлуудаа их 60-та 70-та хэрэглэх мөнгнүүдээ хадгалж явах хэрэгтэй. Улсын тэтгэврийн сан маань өөрөө бас мөнгө өгөх юм уу тий хэцүү байгаа. Тэгээ нийгмийн даатгалын сан бол хүнд байдалд байгаа. Тэгээд энийг нэгдсэн байдлаар реформ хийхгүйгээр бидний үе бол тэтгэвэр авна гэдэг бас бараг л боломжгүй шахуу зүйл рүү бид нар явж байгаа. Тэгээд энэ бол төрийн бас том реформын шинж чанартай ажил болох байх л та. Монгол улсын 7 хоногийн ажлын цаг бол 40 цаг байна. За би ажлын байрны зураг авалт хийлгээд үзэхэд 30 цаг л ажилт юм байна. За 10 цагийн одоо тамхи татдаг ч юм уу орж гарч мараад ингээд өнгөрөөдөг юм. За 30 цаг ажиллаж байна. Манайх одоо дэлхийн жижигхэн ядуу улсуудын нэг тий. За тэгэхээр та мэднэ. Америк улсыг бол Wall Street, Silicon Valley хоёрт хийжээдэг. Wall Street-ийн залуучууд 120 цаг ажиллаад энэ одоо арай дэндлээ
яаж 100 болох вэ гэдээ ярьж байгаа. Энийг Google-ээр ороод хайхад Bloomberg-ийн тэр нийтлэл юмнууд нь байж байгаа. JP Morgan-ы захирал Jamie Dimon те 100 цаг ажиллахыг зөвлөж гин. 100 цагаас илүү ажиллаж болохгүй шүү гэдэг те. Одоо яаж багасгах вэ гэд. Тэгэхэд Америк гэдэг улс чинь дэлхийн хамгийн баян эдийн засгтай ингээд ийм улс гэж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг чинь ингэж 120 цаг ажиллаж авч явдаг юм. Манайх 30 цаг ажиллаад бид хизээ нар ууд үзэх юм. Тэгэхээр би бол залуучуудыг юу гэж өгөхөр 42 цаг ажиллаж байгаа. 7 хоног 42 цаг ажил. Тэгэхээр нөгөө ажлын 40 цагаа бол яах нь яг бүрэн ажил. Бүрэн ашигла. Хагасанд 1 цаг ажил, бүтэнсэнд 1 цаг ажил. Би ер нь бол яг нөгөө оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг илүү одоо нябо хуульч тийм хүмүүст хандж илж ил. Тэгэхээр гэрээсээ ажил. Хагас өдөр суугаад саяны өнгөрсөн 7 хоногт хийж дуусгаагүй ажлаа 1 цаг суугаад дуусгачих. Тэгэхээр хагасаа бүтэнсээ нийлээд 48 цаг шүү дээ. Энэ улс орондоо зориулаад өөртөө зориулаад 48 цагаас 2хан цаг ажиллаж. За 46 цагт нэг амарч болох байлгүй ундаж болох байлгүй дээ. За тэгээ бүтэнсээ өдөр нь эх 7 хоног төлөвлөчих. Бити нэгд өдөр өнгөрсөн 7 хоногт юу хийж илээ нэрин гэсэн хамгийн мартцсан орж ирэл гэж байгаа байхгүй юу? За энэ юу хэлэх гээд байгаа. Ер нь бид нар энэ ажлынхаа цагийн ашиглалт бүтээмжийг аюул сайн анхаарчвал цалин хөлс өгье гэсэн бизнесмэнүүд бол байна. Би өөрөө бас менежмент форум энтергээд топ 100 CEO-той байн харилцаад уулзаад ажил төрөлний яаж ийн гэдээ явдаг. Тэд нар бол одоо ганц л юм хэлж шээ. Хүн байхгүй байна. За хүн гэж юу юм гэхээр суугаад өмнөчээр өмнөх ажиллаа хийждэг л хүн олдохгүй байна. Яг шалтак ярьдаг, залхуурдаг, ингэдэг, тэгдэг, худлаа ярьдаг те. Тэгээд нөгөө бизнесийн босс ч юм бол харах гад байна. Нөгөө нэг жил харах гад байна. Би дөнгөж сая өнөө өглөө тантай ирэхийн өмнө төгжрэл захирлуудтай хурал хийлээ л дээ онлайнаар. Тэгээ би бол цагаан сараар бүх захиралдаа үүрэг өгч байгаа байхгүй. За та нар нэг өдөр золгоно үз те. Одоо жоохон бүдүүлгээр ирэл цагаан сарын амралт руу н орж шít. За бидэрт дахиад наадмаас өмнө амралт бол олдохгүй. Өдөр тутмын ажилд ингээд яаж. За AI чи одоо сүрүүлээ зааж. Тэгэхээр та нар AI-ыг нэг бол ашиглаж сурна. Нэг бол AI ашигладаг компанид арчуул. За AI-ийн хоёрхан сонголт байна. Тэгэхээр энэ цагаан сарын одоо ингээд мэдхгүй манай засгийн газар нэг юм зарлаа бараг 5 6 хоног амрах гэдэг юм. Тэгээ би хэлчих. За та нар тэгээд зохицуулаа хамаагүй те нэг хоног золгоно уу яана уу хамаагүй. Гэхдээ хэд хоног амрах юм бэ? AI-тай одоо ажиллаа. Тэгээ яаж яах вэ ингэж байна. AI ямар давуу талыг бидэрт бий болгож өгөхөр. Одоо өнөөдөр орчин үед бизнес хийхэд маш их туршлагатай хүний хэрэг байдаг байхгүй юу? Нөгөө 20 жил тухайн зүйлийг хийцэн. Бүгдийг ойлгодог. Агтл AI бол ямар боломж юу болгож байна гэхээр 23 настай залуу сууж байгаад AI-тай зөвхөн сайн харьцаж чаддаг тэр чадвараараа хоршоод нөгөө 20 жил ажилласан хүний туршлагыг секундын дотор ингээд аваад явах боломжтой. Тэгэхээр эн чинь өөрөө маш гоё боломжийг олгож байна. AI бол хизээч хүнийг орлохгүй мэдээж. Тэр бол stupid, тэр бол урам зөвхөн stupidity те. Зүгээр AI-г ашигладаг хүн үлдэн ашигладаг хүн арчуулна. Одоо тэр Wall Street дээр тэр 120 цаг ажиллаад тэгээд хүмүүс удадгүй юм байна. Би ингээд яг артикл нь New York Times дээр гарсан өгүүлэл уншиж ирсэн баг. Удадгүй. Тэд нэг жил болно, 2 жил болно. Тэгээд дийлийнх нь 80-90% нь жил 2 жилийн дараа ингээд явцдаг. Маш цөөхөн хувь нь үргэлжлүүлээд ингээд 5 жил, 10 жил үлддэг. Jamie Dimon бол нэг нэг байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр артикл дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр ямар төрлийн хүмүүс нь Wall Street дээр ингээд үлдээд байна те. Одоо голч дүн хамгийн өндөр байсан хүмүүс нь үлдчихэж гэнэ үү? За эсвэл одоо аав ээж нь цэргийн хүмүүс үлдчихэж гэнэ үү? Эсвэл одоо Нью-Йоркт байдаг хүмүүс үү, Висконсинд байдаг хүмүүс үү гэдээ маш олон төрлөөр нь ингэж судалж үтсэн байгаа юм. Манай Америкч дата анализтай сайн шүү дээ. Тэгсэн чи юу гэж гарсан гэж хамгийн сайн үлдчихэж байгаа хүмүүс нь тэр нөгөө урт сэлүүрт зав гэж байдаг, rowing гэж байдаг. Тэргүүр хичээлж исэн хүмүүс их үлдэж байна. Causal relationship ч гэж магадгүй зүгээр санамсаргүй корреляц ч гэж магадгүй. Мэдгүй. Гэхдээ ямар ч байсан team дүгнэлт хийгээд тэг яагаад team юм бэ гэсэн чинь их сургуульд нь одоо тэр урт сэлүүрт заваар яаж яхад хагас
милитар буюу бараг цэрэг армийн дайнд ингэж бэлтдэг. Тэгээ аваргууд өглөө 5:30-д бэлтдэг. Гоншихондгүй яг нүдэ хичдэг. Ингэж нүцээ. Одоо юм дуурахгүйгээр ингээ гүц сая яг нөгөө хийдэг болсон шүү дээ. Нөгөө яриан донд гол нөхцөлөлийн анализ яваад байна шүү дээ. Гоншихнох. Одоо Монголын ер нь залуу үе харахад гоншихнох синдромоор гүнзгий өвчлөлчлөө. За. Би нөгөө бүтээмжийн судалгаа Берклид хийж байгаад 2019 онд тэр нөгөө бүтээмжийн хүчин зүйлсийг ингээ үзсэн нь locus of control гэж ярьж байгаа байхгүй юу? Удирдлагын төв нь дотроо хүн гэж байдаг, гаднаа хүн гэж байдаг. Дотроо гэдэг хүн бол юу гэхээр за миний одоо сайн явах, саар явах бол надаас хамаарна гэж итгэдэг хүн юм байна. Гаднаа хүн бол ямар нэг гайхамшигтай зүйл гаднаас миний амьдрал тохиолдно. Ямар нэг хүн намайг одоо сейв хийж аварна. Тэгвэл би гоё болно. Эсвэл би муу бол энэ бол мэдээж одоо би азгүй ч юм уу эсвэл одоо манай захирал одоо онцгүй ч юм уу тэрнээс болсон гэж итгэдэг. Тэрийг locus of control нь outside буюу гаднаа. Тэгээ internal гэдгээрээ бүтээмжийн бас нэг одоо бүтээмж нэг 14-5 би мета анализ хийж үзсэн. 14-5 хүчин зүйлийг сэтгэл зүйчд нээсэн юм байл л да. Тэрний нэг нь. Тэгээ би энийг бодож ирсэн. Энэ ер нь манай монголчууд энд айгүйх нэрвдэд locus of control ерөөдөө гадагшаа шилжчихсэн. За жишээ нь Монголын төрийг авч үзье 90 оны төр. Ерөөсөө Дэлхийн банк олон улсын валютын сан хамаарлыг хөгжүүлж өгнө. Гэсэн чинь нөгөөх нь хөөрхийн нэг юм хоёр энтхэг зөвлөх байгаа байхгүй юу? За одоо Монгол руу онгоцоор ирж байхдаа ярьж байгаа шүү дээ. За одоо Монголд гэс 7 хоноод ингээ сангийн амд нөгөө математик модельээ шийдчихэд бушгон Вашингтон яваад өөр юм руугаа яа. Тэр олон улсын валютын сан гэдэг чинь AI биш шүү дээ. Нэг юм том байшин дотор нэг баахан хувь хүмүүс ажиллаж байгаа. Энтгчүүд, ханхууд, Америкууд, англичууд тий. Тэгээ нэг хоёр салгалсан юм тий. Та хоёр Монгол руу явуул гэчихэж байгаа байхгүй юу? Тэгэл нөгөө хоёр нь баг амдаа хараад хэлээл хизээ одоо өөр гоё газар тамилагдах бол ч юм уу мэдэхгүй шүү дээ тий. Энийг бид ерөөсөө таамаглахгүй. Тэгэл олон улсын валютын сангийн нэрийн утсыг бол хоёр хүн ирэнгүүт энэ хоёр хүн Монгол улсыг хөгжүүлэх гэж ирлээ. Тэр хоёр хүн Монгол улс ямар хамаатай. Монгол хүмүүс биш. Зүгээр л энэ удаад 3 сарын ажлын томилолт байхгүй юу? Тэгэл даашаа Польш руу ч юм уу яваад. Тэр хоёр хүн хэлсэн юмдаа хариуцлага хүлээхгүй. Гэхдээ би одоо энд зөөр ойлгох хэрэгтэй олон улсын валютын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны сүүлийн 36 жил Монголын эдийн засгт оруулсан асрах хувь нэмрийг би үүсгэгээгүй. Одоо би өсчнээсээ юу өсөх юм, юу өсөхгүй вэ гэдгээ яриад шүү дээ. Өсчин намайг миний өсийг засч өгнө. Тэрнээс миний сэтгэлийг ариусгахгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан одоо ингээд бид нар нөгөө төрөөсөө ахуулаад locus of control нь гаднаа болоод удирдлагын төв нь гаднаа болоод гаднаас ийм ич хэдийн гайхамшигтай зүйлийг хүлээдэг ингэсэн ийм синдромд улс үндэстнэрээ нэрвэгдчихлээ гэж хараад байна. Баруунд хийсэн нэг судалгааг ярихад за хөрөнгө багтай, орлого багтай хүмүүс яаж орлогоо олж байна? Дунд зэргийн хүмүүс яаж орлогоо олж байна? Хамгийн баян хүмүүс яаж орлогоо олж байна гэдэг 2 3 ангилд үүсгэсэн мөн. Тэгээ хамгийн одоо орлого багтай хүмүүс нь зөвхөн цалингаараа одоо нэгсэндээ цалингаараа л өдөр тутам ажиллаж байна авч байна. Хоёр дахь английн арай нөгөө дундаас дээш нь яаж яах гэхээр бусад төрлийн орлогууд байгаа. Одоо хувь эзэмшилтэй, хувьцаа, бонд ингээд. За хамгийн өндөр баян хүмүүсийн орлого нь ямар байна гэхээр цалингийн орлого нь асар бага. Одоо нийт жилийн орлогынх нь 10%. 80-90% нь юу байна вэ гэхээр ерөөсөө хөрөнгө орлого. Эзэмшиж шít. Тэр хүн хуримтлал хуримтлсан юугаа аваачаад нэг компанид оруулсан те. Apple руу хийцэн, Amazon руу хийцэн. Тэгээ Монголын хөрөнгөний бирж дээр ярих юм бол Хаан банк руу хийцэн, Ас банк руу хийцэн. Унтчих яах нь тэр хүний мөнгө үржээл орж идэг. Тэр нь бол тэр нэг талаасаа хувьцааны үн ханшин өсөж чинь, нөгөө талаасаа дивиденд буюу ногдол ашиг авч чинь. Тэгэхээр тэр хүн өдөр 8 цаг л бүгдээрээ л ажиллаж байгаа. Тэгсэн хэрнээ цалин нь бол орлогын 10 хүрэхгүй хөв харагдаж байгаа. Харин тэгэхээр эн чинь нөгөө нэг урт хугацааны одоо би ч одоо Warren Buffett-г одоо дагаж 20 хэдэн жил явж байгаа. Тэгээ манай мандал санхүүгийн нэгдэл бол value investing, value investor гэдээ бид нар сонио энтер гаргаад Монголд энийг түгээх гээд
нөгөө speculative investing буюу те энэ coin, forex-ийг чи эсрэг тавьж шүү дээ. 20 жилээр 30 жилээр хаар гэдэг урт хугацааны мөнгө үүсгэх гээд ингээд яваад байгаа. Тэгэхээр value investor гэж юугаа хэлж байгаа вэхээр тэр эдийн засгийн гол хөдөлгүүр болсон компаниудын эзэн болоо. Тэгээд 20 жил цуг бай. Тэгэхэд тэртээ тэргүй нөгөө хоримтлынхаа хүчээр өгөөж өгнө. Жишээ нь Хаан банкыг 2004 онд $5 сая авчирсан санагдаж байна. Би буруу санааг бол. Тэгэхэд өнөөдөр одоо хэд байна? Нийт үнэлгээ нь $700 сая байна тий. $700 сая байна. Гэт бодохоор одоо 20 жилийн дотор хэд дахиж өссөн байх вэ гэдэг юм. Тэгэхээр энийг нөгөө манай Warren Buffett чинь болох дээр immortal company үхшгүй компаниуд гэж байна. Тэгээ би value investing дээр шинэ юм бас онл гаргаж одоо ном бичиж эхэлж байгаа. Сая нөгөө стратегийн номоо бичээд дууссан. Одоо 3-4 7 оны дараа Amazon дээр гарчих юм. Тэгээ энэ бол стратегийн одоо дэлхийн хүн төрөлхтний стратеги ухаанд бол одоо шинэ онл төвшүүлж байгаа. Milton Friedman-ийн юу гэдэг шиг ингэж цоо шинэ онлыг ингэж гаргаж байгаа. Тэгээд эндээс халаалаад хөрөнгө оруулалтын стратеги, тэгээ value investing-ийн стратеги гэхээр Warren Buffett-ийн нууцыг бас мэдэхгүй. Баахан ном интернетээр үү Amazon-оор Warren Buffett-ийн secret гэдэг. Тэрийг аваад уншихаар юм байдгүй байхгүй. Санхүүгийн тайлангийн анализ яриад. Тэгэхээр би бол ямар юу санаа дэвшүүлж байгаа вэхээр стратегтэй компанид хөрөнгө оруулж байгаа. Тэрийг нь яаж мэдэх вэ бид нэ? Тэрийг нь би нөгөө номтойгоо холбоо тайлбарлаад өгч. Тэгэхээр тухайн компани стратегтэй байна уугүй юу гэдгийг нь бид нэр тодорхойлоод мэдээж нөгөө CFA-гийн төвчний санхүүгийн анализ бол хийн. Тэрийг орхичлахгүй болохгүй. Тэгвэл тэр бол хизээч хөрөнгө оруулалтын шийдвэр байж болохгүй. Warren Buffett өөрөө хэлдэг шүү. Санхүүгийн тайлан бол өнгөрсөн үеийн түүх. Ирээдүг огт харуулахгүй л гэж байгаа байхгүй. Яг нь инерцийг харуулна. Гэтэ инерц бол нэг 3 жил яваад 5 жил яваад унаа шүү дээ. Хэрвээ стратеги нь байхгүй бол disruption гэж одоо их ярьж байна те. Disruption өрсөлдөгчнөр хүчтэй өрсөлдөгч стартапууд гарч ирээ сүрүүлээ гэж байна. Одоо Монголын эзэнт гүрэн Жин улсыг одоо 3 жилийн дараа сүрүүлнэ гэхэд тухайн үед хэн нэгэнд хэлвэл гайхна үстэй тий. Тэр үе одоо геополитикийн ажиглагч нар сүн улс хоризмын эзэнт улсын улс төрийн геополитикч нартай очиж. Энэ Монгол гэдэг нэг ийм tribe байдаг сонсон мэдэж байгаа. Эдгээр удахгүй Жин улсыг сүрүүлнэ гэвэл чи ч одоо ухаан мэдрэл чи ирүүлүүл гэж хэлнэ шүү дээ. Яг тэр тэд нар чинь түүхэн дата дээр суулж байна. Тэгэхээр тэр үед яг Тэмүүжинтэй очиод Чингис хаантай очиод уулзсан бол юу асуугаад ямар стратегтэй вэ гэдгийг мэдчих боломжтой байх гэдэг байхгүй юу? Яг бол Чингис хаан ч тэр чинь бүгдийн зорилготой төлөвлөгөөтэй маш няхуур ингэж хийж байгаа шүү дээ. Тэнд ямар ч тийм санамсаргүй spontaneous гэж ярьдаг юм сэтгэл хөдлөлийн юм emotional юм энд нэг уул харагдлаа очиод эзэлчих. Тийм байхгүй шүү дээ. Ягаад тийм байхгүй бид мэдж байгаа гэхээр энэ стратеги ухаан маань 100 жил давтагдж байгаа. Чингис хааныг нас барахад эзэнт гүрэн нь улам томорж байгаа юм. Тэгэхэд манай барууныхны шүтдэг одоо нөгөө Македони, Александр, Юлий Цезар одоо Ханнибал, Барса бүгд нас бараад эзэнт гүрэн сүрдэг. Бутардаг. Тэгэхээр эн чинь ийм стратегийн ийм бүр юу яваад тахгүй юу? Tradition. Яг бид нар Монгол үндэстэн бол тэрийг 1500, 1400-га дондохоо тэр Бээжинг нэг бүсэлдэг штэ. Тий. Эсэн таашин нөлөө тогоон таашин би одоо яачлаа марцчлаа. Бээжинг нэг бүслээд явдаг. За. Тэгэхээр нэг 1500 хавцаа хүртэл стратегийн бидний энэ соёл байгаад. Тэгэл 1500 оны дараа тэгэл бүр фүү гэж үлээсэн юм шиг алга болсон. Тэгэхээр бид энийг хэлэгдэг байна тий. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын стратеги гаргая гэж байгаа байхгүй. Дэлхийн зах зээл дээр. За тэр том стратеги бол одоо танай улсын төвшин тий. Танай подкаст би хамаг хүрээнээс тий гидэрчлээ. Би ч ойлгохоо болчлаа сүл. Тэнгүүд энд би юу хүсэж байна гэхээр яг энэ жишээлбэл дорж гээ залуу тий 30 сая төгрөгөөр машин авах уу тий эсвэл энийг яавал би илүү хөрөнгө оруулагч болоод одоо 40-дөө харамсахааргүй шийдвэр гаргах вэ гэд ингээд сууж байгаа шүү дээ. Зарим нь бол аль хэдийн машин төгрөг аваад онголцсон тий өрн таран хийцэн эсвэл идэж ууцсан тийм хүмүүс их байна. Тэнгүүд зүгээр шууд асууя. 30 сая төгрөгтэй машин авахгүй юу гэж шийдвэр гаргах гэж байгаа. Full time одоо бүтэн ажиллаар ажилтдаг залууд юу гэж зөвлөх вэ?
хамгийн эхлээд ерөөсө санхүүгийн менежмент юу гэж заадаг вөхөр санхүүгийн чи одоо дэлхийн түвшний менежмент хийя гэвэл те тэр Америкт өнөө Монголд өнөө адилхан шүү дээ. Хамгийн эхлээд даатгал бодлож явах хэрэгтэй. Яагаад бол дэлхийн хамгийн ашигтай хөрөнгө оруулалт даатгал. За эрүүл мэндийн даатгал. За асуудал үүслэхэд одоо өнөөдөр бид нар нөгөө даатгалын бизнес хийдэг учраас ингээд бүх мэдээлэл бид нар дээр байна л да. Хүмүүст бол ингээд нэг хаяа нэг хамаатан саданд тохиолдно, гэр бүлтэн тохиолдно. Тэгээд Монгол хүний нэг давуу тал байна. Бас аимшигтай сул тал нь. Эрсдлийг зүгээр л залгидаг. Залгин гэхээр одоо яа гэсэн. Зүгээр тэгэл аваад явцдаг. Үүрэл явцдаг. Тэгэл зохиол гардаг. Зохиол тэгэл одоо шууд ядуу мадуу болол явчихна. Асуудал байхгүй. За, еврей хүн бол эрсдлийг удирддаг. За. Урьдчилж хараад эрсдлийн механизмыг хараад бууруулад удирддаг. Монгол хүн бол зүгээр ингээл одоо сайхан хуйлаа нартай сайхан морьтой давхиж явна шүү дээ. Аимшигтай цасан шуургуул тэгэл шууд дундуур нь гараад хөлдөөл гараа явна гэсэн үг шүү дээ. Үхэл. Энэ нь өөрөө аимшигтай юм давуу тал юм шиг мөртлөө орчин үеийн нийгэмд үйлчлэхгүй байна. Тэгээ бид нар ингээд одоо дата цуглуулж байна. Маш олон гэр бүлүүд хэвийн дундаж амьдралтай байсан, чинээлэг амьдралтай байжгаад өвчнөөс болоод ядуучуудыг нэр хилжиж байна. Доош орж. Орлогын түвшин. За. За ингээд өрхийн тэргүүн 45 нас гэхэд 10 монгол эрэгтэйг 2 нас урчиж байгаа шүү дээ. 45 таад уу? Аль хэдийн. 55 таад бүр 4 нь байхгүй болж байгаа. Тэгээ 60 таа бол одоо бүр тэгээд 5 6 алга болж байгаа. Тэгэхээр ингээд хар залуугаараа нас орж байгаа. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн голцоо өрхийн тэжээгч байдаг. Тэгээ насаараа ажиллаа нэг байртаа болцсон байдаг. Тэгээ нөгөө нөхөр чинь аваачаад хор тавдар ч юм уу нөгөө хэцүү нэртэй өвчний туслаа. Эмчилгээнд нь байраа тавиад эхнэр нь одоо нөхрөөсөө нууж чадж байгаад байрыг тавиад эмчлүүлнэ. Нэмэр байхгүй. Нөхөр нас орлоо, байр байхгүй. Ямар ч даатгал байхгүй. Тэгээ шууд ядуучуудыг нэр ингээд шилждэг. Даатгалыг хүмүүс үнэтэй гэж андуураад байдаг. Маш хямдхан. За байшингийн даатгал чинь 0.1%. 100 сая төгрөгийнхөө байрыг даатгуулахад жилийн 100 мянган төгрөг байхгүй юу? Сарын одоо 10 мянган төгрөг юм уу те? Би эртээд нэг кофе авч уусан 15 мянган төгрөг болж илээ. Тэгэхээр ч одоо нэг аяг кофе хямдхан байна. Тийм. Тэгэхээр даатгал хамгийн ашигтай хөрөнгө. За машин бол 1 хувь байдаг те. 100 саяын машин даатгуулахад 1 сая төгрөг. Сарын одоо 100 мянган төгрөг. Гэтэ тэр энийг бид нар ерөөсөө 10 жилд нь заагаагүй. Баахан л тригонометр зааж байгаа гаргацсан. Энийгээ заагаагүй. Энээс болоод өнөөдөр гэр бүлүүд хохироод байна л гэдгийг би хэлж байгаа. За тэгэхээр нөгөө таны асуулт руу эргээд би нөгөө уучлаарай хадгалж. Тэгэхээр санхүүгийн 30 настай 30 сая төгрөгтэй залуугийн эхний их юм бол өөрийнхөө эрүүл мэндийг амь насыг юмнуудыг хамгаалцгаал гэж даатгаж. Сая ганцхан жишээ яриад даатгалаад дуусгая. Сая 9 сард манай нөгөө амьдралын даатгалын компани дээр нэг гэрүүл 70 сая төгрөгийн байрны зээл авсан байна. Банк шаардаж амнасаа даатгуул гэсэн байна. Тэр нь манайх байж таарж 20 мянган төгрөг төлсөн. Сарын дараа нөхөр нь өглөө босоогүй. Харваад өнгөрцөн. Хиттэй хүн баг. Гөө нэг 30 орчим насны л залуу. Тийм ба. Тэгээд 4 хүүхэдтэй эхнэр үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд 70 сая төгрөгийг одоо манай компаниас банкнд нь шилжүүлээд зээлийн хаагаад байр одоо эхнэр дээр шилжиж. Тэгэхэд хэрвээ энэ даатгалыг хийлгүй энэний эсрэг сая 100 сошиалор бас нэг популист нөхдүүд гарчаал те. Энэ амь насны даатгалын компаниуд л одоо бараг л баяжчих гэж ингээл баахан л шүлэнгэтсэн юм болсон. Тэгэхэд хараа 20 мянган төгрөг төлж байгаа шүү дээ. Хэрвээ тэр сар болгоно уу нэг удаа төлөөд 70 сая. Сард шүү. Сард жилийн 300 орчим мянган төгрөг юм байна. Тэгэхээр хэрвээ тэр одоо сошиалоор яваад байсан юм бас одоо тэр олонний дэмжлэгийг аваад Монголын төр энэ журмаасаа буцсан бол тэгэл энэ гэр бүл байрын тэр банк хураагаал авна шүү дээ. Тэгээ нөхөр байхгүй, байр байхгүй, одоо 4 хүүхэдтэй эхнэр хаана амьдрах уу гэдэг тийм. За ийм юм байгаа шүү гэдэг. За тэгээд эргээд ярихад энэ нөгөө сошиал медиаг түрүү яриад байгаа ч учиртай. Ер нь ингээд ийм машин брендинг ч гэдэг юм уу, гоё юм хэрэглэх гээд байна. Гоё тавилга энэ төр хүсэл эрмэлзэл байна. Тийм нөгөө сошиалч харахаар л баахан баян тансаг юм санагдаад. Тэгээ би бол Warren Buffett-ыг их залуугаасаа дагсан учраас манай Warren Buffett өвөө чинь 70 онд нэг байр авсан. Тэрэндээ амьдэрдэг, хөдөө амьдэрдэг тий. Тэгээ машин юу ч үлээ 2000 онд авсан нэг дунд зэргийн машинтай гал байдаг ч үлээ. Тэгээ нэг костюма яасан ч гэлээ одоо арай ч нөө хэр даг болцсон гэж. Яах наа шиг ингээд тий нөхөр хэрэглээр ороогүй тий. Цэвэр хөрөмтөл. Тий. Тэгэхээр энийг бас айгуу сайн анхаарах хэрэгтэй. Би жишээлбэл одоо амьдралдаа шинэ машин авч унж үзээгүй.
Тэгээ ингээд бодож байгаа байхгүй те. Зарим хүмүүс ингээд цоошин машин аавн байна гээл те. Одоо өөр хүн унаагүй гэл. Тэг чин шинэ машин чин таны гар дээр их доор хаяж 5 унчаад ирж байгаа шүү дээ. Нөгөө контейнероос буулгана, контейнерт хийн те. Өөр хүн ингээд бөксөө тавьж суугаагүй машин гэж тэгэхэд байхгүй юм байна л да. Одоо тэр чинь суудал тавиал тэгэл сууж байгаа шүү дээ. Би бол одоо сайхан ингээд нөгөө ариутгалын бодсон. Би чинь жоохон фобиатай нөгөө юу гэдэг лээ нөгөө тий. Нөгөө юм цэвэр одоо юу гэх юм жоохон тийм баг юм цэвэрч байх тий. Гажиг юм байна бас. Тэгэл тэрнийгээ сайхан аваад ингээд сайхан угааж мугаагаад ариутгаал сайхан ингээд дандаа хуучин машин аваад унцдаг. Хуучин машин чи өөрөө сайхан 50% хямдхан байдаг. Гэхдээ яг л адилхан л машин шүү дээ тэр чинь. Тэр гих мэтлийн хэрэглээнд ерөөсөө ингэж юм би бол үнэтэй хувцсан тэр ерөөсөө авч юмсч үзээгүй. Тэгээд ийм хэрэглээнд ийм ингээл тим юм тэргээд тэр бол айгүй хорон мөнгө явуулдаг учраас би тэг зөвлөх гээд байхгүй. За тэгээд ер нь хуримтлаа хийгээл түрүүний нөгөө ярьснаар 30 сая төгрөг байгаа бол тэрийг хуваагаал те. За 5 сая төгрөг нь бол 20 жилийн хугацаатай мөнгө. Хизээч гар өрөхгүй. Тэгэл ингээл хуваагаал явах. Ийм л гурван зүйлийг зөвлөн дөө. Хөрөнгө оруулалтын чиглэлээр сонирхож байгаа залуучууд зориулаад нэг хоёр асуулт асуучих. Өөрөө хэдэн настайгаас эхлээд тогтмол дансанд хадгалж эхэлсэн бэ? Тогтмол. Бүр яг сар болгон гэвэл 2016 оноос айгүй хойно эхэлсэн. Тэгэхээр чи хэдтэй байсан гэсэн үг? Та одоо миний нас. За 2 жилээ. За 30-таагаас. За хоёр дахь асуулт. Тэтгэврийн хуримтлалаа хийгээд эхэлсэн үү эхлэв байна уу? Эхэлсэн байгаа. Хэддэгээс. За боли хэдэн жилийн өмнөөс. За яг одоо миний хувьд жоохон онцгой кейс бол одоо би ч нөгөө нэг бизнесээ хуримтлал гэж үзээд яваад байгаа болохоор одоо нэг 24 тавтаагаасаа юм уу. Тэгэхээр би нөгөө тэр нэг бизнес нэг ингээд би ингээд мөнгө олоод өөрөө энэ мандал санхүүгийн нийтлэл хөрөнгө оруулж явсаар гал өнөөдөр хүрч байгаа байхгүй. Гэхдээ компанид хөрөнгө оруулах нэг өөр, санд хөрөнгө оруулах нэг өөр байгаа шүү дээ. Одоо бол мандал санхүүгийн нийтлэл бол хоёр сан удирж штэ. Нэг нь нээлттэй, нэг нь хаалттай. Тэгэхээр нээлттэй сан руугаа олсон мөнгөө хийж байгаа гэсэн үг үү те? Хийж байгаа. Тий. Тэр нь одоо би хоёр сангууд дээр баг нэлээд бас топ 10 маран хөрөнгө оруулагчийн нэг нь өөрөө байгаа. Өөрөө гэж явж байна те. Тий одоо чинь нөгөө диверсификац центр гэж яриад баахан хөрөнгө оруулалт судал. Тэнгууд гөө ер нь бид нар чи өөрсдөө удирж байгаа юм да өөрсдөө скинэндээ юм гээд эсрэг болдог тийм. Тэгэхгүй бол бусад хөрөнгө оруулагч яаж идэх юм бэ? Бид хамгийн том тэр мандал ирээд өсөлтсөн мандал хуримтлал сангийн хамгийн том хөрөнгө оруулагч нар бол мандал санхүүгийн нийтлэл байгаа. За дахиад тэрэнд би бас өөрөө явж байгаа. Хөв хүнээрээ. За манай одоо подкастын цаг нэлээд авчлаа. Тэгээд сүүлийн асуулт нууц зөвшөөрөл хариулаарай. Өөрийн чинь яг одоо хөрөнгийн үнэлгийг хэд орчим байгаа вэ? Гэхдээ өстой мэдэх юм аа. Баримжаагаар. Баахан компаниуд байна. Тэгээд тэрний үнэлгээ хийлгэж үзээгүй байна. Яг одоо байгаа кэш бэлэн мөнгө зөнгийн тоолж үнэлэх юм уу? Эсвэл ирээдүйн потенциалыг үнэлэх юм уу? Гэхдээ би бол бүх юмаа хуримтлалын хүчээр тавьсан. Тэгээд та одоо сүүлийн асуулт асуулаа гэстэй олон залуучуудаас үзэж байгаа. Тэгээд таач бас ингээл одоо юу гэдгийг тэ чөлөөцөх зээл гэдэг юм уу те ингээл хоосноос эхлээл явж байгаа. Би ч хоосноос эхлээл явж байгаа. Төрийн элдв тендер авахгүй. Элдв одоо лиценз 8-нд орохгүйгээл явсан бас нэг төлөөллүүдийн л хоёр нь шүү дээ та хоёр. Тэр нь зөв буруу гэж тулгаж шаардж байгаа юм бол байхгүй хүн болгоо өөр өөрхөд замаар явна үз. Зүгээр бидний явсан явдал зам судал юм байлаа гэж. За тэгээ бодохоор хоёр юм дээр хуримтлалын хүчийг ашиглая гэж. Нэг чадвар. Би бол тэрийг өөр дөр хийж байгаа гэж боддог. Би бол энэ санхүүгийн бизнесээ явал эхлээд дилерээр явал энийгээ санхүү болгоод банкны CEO болгоод энийгээ би CEO хийсэн учраас би стратеги ухаан руу хөрвүүлээл тэр стратеги ухаанаа буцааж хөрөнгө оруулалт руу буулгаад өөрөлдвөл ингээл нэг жижиг чулуугаар том чулуу зохиол тэндээсээ дараагийн юм руугаа ингээл шатаар бол ингээл тэ шатаар ингээл тэгэхээр эн чинь өөрөө хуримтлалын хүч болно. Чадвараа улам сайжруулаад шүү дээ. Сайжруулаад тэрнийг дараагийн цар хүрээгэнд хэлээл тэрнийг эзэлж авал дараагийн за энийг би одоо 20 гарч байгаа 30 гарч байгаа залуучуудаа бүр онцгойлж захиж хэлмээр. Бити үсч нэг компани жил ажиллах юм. CV-г нь харахад дараагийн компани жил ажиллах юм. Тэгээд дөнгөж одоо 30 настай залууд 7 компанид ажилласан байна. Тэнд ямар ч хуримтлалын хүч алга. Зүгээр нэг юм хэсэг бусаг нэг үсчний курст явснаа гинт энд газар тариалангийн курст яваад ингээд тэгсээ бүгд нэг юм 30% та 40%.
Тэгэхээр тухайн хийж байгаа мэдлэгээ нөгөө Архимед хэлдэг шүү. Тулгацыг өгвөл ертөнцийг эргүүлээ гэж. Хөшүүргийн хууль. Тэгэхээр хөшүүрэгдэхийн тулд нэг мэдлэгийнхээ аас болоо. Оройд нь гараа. Би бол дилер болсон. Олон улсын дилерийн шалгалтыг би Монгол улсаас анх удаа 2004 онд өгсөн. Дилер гэдэг мэргэжлийн би оройд гарсан. Дүүгүрдээд банкны CEO руу явсан. За том арилжааны системийн банкыг босгож ирсэн. Ингээд хувийнхаа бизнесийг ингээд ингэж явхад бол нэг салбартаа. Хамаагүй. Өөр салбарт. Хүний нөөцөөр бол уул уурхайн компани 5 жил хүний нөөцийн захирлаа. Окей, банк руу ороод хий те. Тэгээд нэг мэрэгчлээ. Өөр өнцгөр ингээд. Тэгээд аас бол оройд нь гар. Тэгэхгүй ингээд сэгэлхийн 30% та 40% та 50% та нэг уншиж дуусаагүй. Одоо номын сан гарвал гэрээр дүүр ингээд ном уншиж. Ямар гоё одоо анкет юм. Чи ном уншсан. Дуусаагүй. Яасан? 40% та л уншсан. Санааг нь илэрхийлж чадахгүй. Баахан ном уншсан алиж дуусгаад. Тэгэхээр нэг номоо дууссан. За хоёр дахь нь. Хоёр дахь нь нөгөө саяны одоо би өөр дөр хийж байгаа яг уу эдийн засгийн олон эрсдэл гарахыг үүсэхгүй л. Одоогийн байдлаар яг гайгүй л явж байна. Бизнес хоригдол те би бол мандал санхүүгийн нэгдэл чинь миний өөрийн бизнесийн санхүүгийн хоригдол байхгүй. Тэгэхээр би энэ мандал санхүүгийн нэгдлийг өнөөдрийн тоо гэхээс илүүтэй 30 жилийн дараа хоригдлын хүчээр хаана байх вэ гэж ингэж харж байгаа. Гэхдээ бизнесийг хийхдээ бид нар мөнгөний төлөө хийхгүй. Ер нь бол яг ингээд манай ирчүүд машин сонирхдаг хэрэгтэй, машин сонирхдаггүй хэрэгтэй гэл яг л хоёр байна. Тэ машин сонирхдаггүй ирэх хүн бол машин сонирхдаггүй л байхгүй юу? Би бол жоохон машин сонирхдаг нь. Машинт одоо хоббитэй. Машинт хоббитэй бол тэргээрээ л дуусна. Яг тэрнтэй адилхан би санхүүгийн зах зээл дээр олон жил ажиллаа. Мөнгө сонирхдаг хүн байна, сонирхдаггүй хүн байна. Би бол яаж ч хичээгээд мөнгө сонирхдаггүй хүн. Тэгэхээр мөнгө сонирхдаггүй учраас би бол ийм нийгэмд импакт үзүүлэх тал руугаа явчихж байгаа байхгүй юу? Миний хийж байгаа бизнес мөнгөний бизнес. Гэхдээ би дандаа нийгэмд энэ ямар үр нөлөө үзүүлэх үү гэдэг талаас нь хараад явах чинь өөрөө эргээд маш их гоё кайфыг өгөх, гоё шинэ нээлтүүдийг хийх юм боломжийг олгож хүмүүс асуудаг. Та одоо ингээд завгүй бизнес 7-8 компаниуд хизээ ном бичдэг. Амрах гэж ном бичдэг. Тэр гайхаад байхгүй. Чи нөгөө ном бичих чинь хүн ингээд ядраал хүзүү толгой нь хөшнө гэж үгүй шүү дээ. Хүн дуртай юмаа хийвэл тэр тарих чинь маш их одоо окситоцин юу чим ялгаруулад бүр ингээд бичгийн улам гоё болоод те бүр улам ирч хүчл орно шүү. Тэгэхээр хамгийн сүүлийн зөвлөгөө залуучуудтай хэлэхэд өглөө 9 цагт ажилдаа битгий шоронд ирж байгаа юм шиг хэрэг. Чи хэрвээ ажиллаа ёо хурдан 5 дахь болоосоо гэж хийдэг бол яаж маргааш нэгтгэд гэвэл чиний амьдрал одоо би хэлээ те finish GG те Dota Counter Strike бол GG зүгээр GG. Ерөөс GG. Чи тийм газарт хизээч ажиллаж болохгүй. Тэгэхээр чи өглөө 9 цагт догдолч те. За. Бүтэнцэн нөр. За маргааш хурдан 9 болоосоо очиад даалаад өг юм. 5 дахь болцсон уу? Юмаа дуусгаж амжаагүй юмсан. Гэвэл чиний амьдрал бүр ингээ ундраад хоригдлын хүч чи ингээ чи зүгээр төгрөгийн байтугай долларын тэр бүмтэн болно шүү л гэж хэлээд одоо таныг өрсөнд баярлаа. Танай хамт олон бас амжилт хүсье. За баярлалаа ингээд урилгыг хүлээж авч маш сонирхолтой яриа өрнүүллээ. Таны ажилд бас амжилт хүсье. За их баярлалаа.